За сайн байцгаана уу? Өнөөдрийн сэдвээрээ астрологийн хувьд бархас байд болон одоо тэнгэр бангарыг бол өхрийн ордод 4 сарын 21-ээс эхлээ яг 1 градус буюу 21 градус дээр хамтдаа давхцаж байгаа. За энэ давхцал таны амьдралд буюу одоо энэ 12 ордоор хэрхэн яаж нөлөөлөхийг товчхон астролог болон тароты холбоод явъя. За хамгийн эхлээд жинлүүрийн ордноос эхлээд жинлүүрээс загас хүртэл өнөөдөр 6 ордыг ярина. За жинлүүрийн ордныхны маань хувьд бол таны 8 дугаар гэр буюу өөрчлөлт. Таны амьдралын одоо томоохон өөрчлөлтүүд тохиох энэ гэрт бол гарч байгаа. За энэ өөрчлөлт бол одоо амьдарч исэн газраас солих байж болно. За та хэрвээ ганц бие байсан бол хостой болох. За шинэхэн хосууд хүүхдгүй байсан бол одоо хүүхдтэй болох ч юм амьдралын юм эргэлт болсон. Маш том ийм үйл явдлууд өрнөх ийм гэрт бол гарч байна. За тэгээд мөн одоо санхүүгийн их үүсвэр, орлого, байнгын ийм доктортой орлого, мөн таны одоо мөнгө олж исэн орлогын их үүсвэр өөрчлөлтөнд орох. За мөн харилцаа, хүн хоорондын харилцаатай холбоотой. Илүү юм шийдэмгий байх. За та ямар нэг одоо харилцааны төвшөнд өндөр байр суурьнд очих ч юм уу таны мөн одоо ингээ байр суурь юм өөрчлөгдөх боломжтой ийм одоо жилүүд бол ирж байна. За харанхуйд одоо сэрүүн байхын аз завшаан гэж одоо ойлгох хэрэгтэй. Жинхэнэ харанхуй бол таны доторх сөрөг харанхуйг бол арилгана. Харанхуй бол бүхний их ертөнцийн их хөвлөө, ихэнх хөвлөд байсан шигээ одоо элч дулааныг та мэдэрнэ. За таны амьдралд ямар нэг юм харанхуйд тийм үе хэрвээ тохиож байгаа бол та энэ харанхуйгаас битгий агаарай. Илүү их нөгөө нэг гэрэл дулаан, элч хайрыг та энэ бүхний өөрчлөлтийн дараа мэдрэх болно гэсэн мессеж байна. За үүний дараагаар бол хилэнцгийн орд. За хилэнцүүдийн маань хувьд бол 7 дугаар гэрт нь буюу нэг дээр нэмэх 1 буюу та болон бусад хүмүүсийн харилцаа. За хайр дурлал, эрх чөлөө, хамтрал, түншлэл, гэрээлзээр байгуулах энэ гэрт бол тохиож байгаа. За 7 дугаар гэр бол зөвхөн та төдийгүй таны эргэн тойронд байгаа бүх төрлийн харилцаа, эхнэр нөхөр, гэр бүл болоо одоо хадмууд гэх мэт эргэн тойрны чухал харилцаанууд энэ гэрт бол тохиож байна. За тэгээд та илүү одоо нөгөө нэг энэ харилцаанууд дээр өөрийнхөө одоо үндэс суурийг гэх юм уу бий болгох, илүү баттгах ч юм уу, гэр бүлийнхэндээ аль эсвэл хайртай тэр дотны хүмүүстэй те өөрийгөө хин гэдгээ илэрхийлэн гаргах, байр сууриа ингэж олох ч юм уу. Илүү их юм өөртөө ихтэй олон түмний дунд үйлдэл хийх ч юм уу таны нэр хүнд албан тушаал бас ингэж өсөх боломжтой. Та нөгөө харилцаанд одоо ингэж маш тийм тэнцвэртэйгээр хоёр талын одоо ийм харилцан ашигтай ийм гэрээ хэлцээрүүдийг мөн одоо байгуулах үүсгэх ийм боломжтой байна. Тэгээд таны дотор байгаа тэр одоо нөгөө нэг хуримтлагдсан тэр зүйл бол яг ийм жинхнээсээ бусдад ингэж түгэж чаднаа. Хичнээн одоо гэрэлтэй байсан ч дотор ийм одоо харанхуй сөрөг зүйл бол эргэн тойронд яачч байсан ингэж түгнэ. Дотор байгаа тэр харанхуйгаа гадагшин хэлснээр хорвоогийн одоо энэ өмнө самуунтай энэ зүйлд одоо үл автахтай энэ автахгүйгээр тийм дархлаа өөртөө тийм хамгаалалт хуйгийг бол бий болгоно гэсэн ийм гоё мессеж гарч ирсэн байна. Хилэнцгийн ордныхондоо баярлалаа. Үүний дараагаар бол матрын орд байна. Номын орд байна. Номын ордныхны маань бол 6 дугаар гэрт гарч байна. 6 дугаар гэр гэдэг бол таны өдөр тутмын амьдрал, хэмнэл, хэв маяг, дадал, зуршил, эрүүл мэнд болон ажлын өдөр тутам хийгддэг ажлын орчин, өдөр тутамд хийгддэг тэр ийм habit-ууд, тийм дадал зуршлууд, гэрийн тэжээмэл амтэн ч юм эдгээр зүйлс бол багтана.
Номын ордныхны маань хувьд бол мөнгө санхүүтэй холбоотой. За одоо олж байгаа гэх юм уу, энэ орлого мөнгө санхүү өдөр тутамд олж байгаа тэр мөнгө санхүүтэй илүү их талархах. За тэрнээс илүү ингэж нөгөө олон хүсэл шунал гэх юм уу, тэр зүйл дээр илүү их нөгөө нэг боддоор харах. За өдөр тутамдаа та олж байгаа мөнгө санхүү маань хангалтгүй байна уу, хангалттай байна уу? За хэрвээ хангалтгүй байвал яг юунаас болоод та стресстэй, бухимдалтай ийм уйдхар гонигтай байна вэ гэдэг дээр анхаарах. За өөрийнхөө дотоод хүчийг илүү их мэдрэх. За ажил болоод эрүүл мэндийн тал дээр одоо тэнцвэртэй байдлыг илүү их анхаарах. Дотроосоо ийм дотоод хүчтэй байх. За энэ нэргээ таны өдөр тутмын эрүүл амьдралын хэм маягт нөлөөлөх гэсэн ийм мессеж бол гарч ирсэн байна. За тэгээд ямар ч зүйл одоо хийж исэн нөгөө талтай нь хамтд нь ингээд дадуулж байх хэрэгтэй. За хэрвээ та хэдэн цаг дуугүй байсан бол дараа нь өөрөө яриад, за эсрэг тесргийн дунд одоо шилжилт хийснээрээ илүү одоо амьдлаг, жавхаалаг, төгөлдөр ийм ирч хүчтэй өдрөг болно. За хив загвар буюу нэгэн хивийн ийм баригдмал зүйлд өөрийгөө битгий оруулаарэ гэсэн ийм гоё мессеж гарч ирсэн байна. За Номын ордныхондоо баярлалаа. Үүний дараагаар Матрын ордныхон. За матруудын маань хувьд бол Тэнгэр ван, Бархас эдийн нэгдэл, Өхрийн ордонд бол таны 5 дугаар гэрт гарч байгаа. За 5 дугаар гэр гэдэг бол за хайр дурлал, романс, таны дотоод одоо өөрийгөө илэрхийлэх байдал, бүтээлч байдал, үр хүүхэд тий. За энэ бүх зүйлийг хариуцдаг ийм салбар байгаа. За энэ эдгээр зүйлс дээр та одоо нөгөө нэг хайр дурлалаас авсан ямар одоо нөгөө шарах, гомдол тэр зүйл байна. Таны сэтгэлийг шархлуулсан. За энэ гомдол, энэ одоо харуулсалт бол өөрийгөө гоё, маш гоё ингэж эдгээж, өөрийгөө дахин ингэж олохтай дотоод тэр хүний айгуу гоё эдгэх ийм үйл одоо явагдчихэж болно. За мөн одоо бага наснаас авсан таны өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа бусад хүмүүст одоо яг өөрийнхөө ингэж ойлгуулж чадахгүй байгаа тэр юм дотоод бухимдал чинь таны одоо энэ хуримтлагдсан гомдол юу байна, өөрийгөө илэрхийлэхгүй байгаад яаж одоо саад болоод байгаа дээр илүү их анхаарах. За илүү одоо нээлттэй төвшөнд одоо өөрийгөө илэрхийлэх ч юм уу. За сэтгэл дотоод сэтгэл мэдрэмжээ илүү их илэрхийлэн гаргах, таны бүтээлч байдал өсөх ч юм уу. Илүү ийм артистик буюу уран бүтээлч байх маш гоё юм цаг үе ирж байна гэсэн юм мессеж байна. За тэгээд за таны одоо сэтгэл одоо энэ тэнд хэсүүчлэн яваад ийм тогтохгүй байх юм бол энийг зогсоох гэж битгий оролдоорой. За аялмаар байх юм бол аял. За та өөрөө үйл биш тэнгэр шүү дээ гэж өөртөө хэл. Эрт орой нэг өдөр нэг агшинд чиг одоо тусгал дотгошоо эргэж мөнх агшин тэнгэр болсноо харнаа гэд та өөрийгөө хизээ нэг өдөр тэнгэр буюу таны дотор тэр хүн хизээд л байж исэн гэдгийг нэгэн өдөр олж харах болно гэсэн ийм гоё мессеж байна. За үүний дараагаар бол Хумхын орд. За Хумхын ордныхны маань хувьд бол таны 4-р гэр буюу орон гэр, таны үндэс суурь, үндэс угсаа, их нутаг, ээж. За танид яг дотоод гүн гүнзгийтэй итгэл үнэмшил яг тэр одоо салбарт бол тань энэ нэгдэл гарч байна. За тэгээд энэ маань илүү их нөгөө таны шийдэмгий байх. За харилцаан дээр илүү их харилцааг одоо санаачлагыг гартаа авах. За тэмцэл буюу өөрөө өөртөө тэмцэхийн тэмцэл бол ямар ч ашиггүй юм байна. Илүү их нөгөө эрч хүчээ алдах ч юм уу, бүтээлч байдлыг маш одоо нөгөө буруугаар маш юм үр дүнгүйгээр бүтээлч байдлаа устгаж байгаа гэдгийг та ингэж илүү их ойлгоод өөрөө өөртөө тэмцэхгүй байх, өөрийгөө илүү их хайрлах, илүү юм зоригтой байх. За дотроо ийм дотоод тэр эр зоригоо илүү их гаргаж ирэх ийм одоо үйл явдлууд бас өрнөж болно. За та одоо нөгөө таны сэтгэл ингээд тооцоонд автахад нүд тоосон тучигддаг гэд та хитрхи одоо аливаа зүйлсийг материалыг төвшнээр хараад байна уу? Илүү юм том цар хүрээнд нь авч үзэх ч юм уу ийм үйл явдлууд бас өрнөх боломжтой.
За үүний дараагаар хамгийн сүүлд нь загсны орд. За загсны ордуудын маань хувьд бол 3 дугаар гэрт гарч байна. За 3 дугаар гэр бол таны одоо ойрын хамаатан садан, харилцаа холбоо, бодол, үг, хэл яриа, тэг бичиж туурах. За мөн одоо эрт бага насны боловсрол, ойрын аялал, сургалттай холбоотой ийм гэр ба. За энэ гэрт бол та одоо нөгөө нэг ойрын сургалт, ойр дотны хамаатан саднаараа дамжуулан та хайр дурлалтай уулзах боломжтой. За хэрвээ та сингл ахаан бол маш гоё тийм романтик, яг тийм тань тохирсон тэр хүний олох боломжтой. За мөн одоо өөрийнхөө тэр хийж буй уран бүтээлтэй маш тийм гоё дурлаж, чин сэтгэлээр асээ та хайраа шингээж хийх юм үйл явдлууд өрнөнө. За таны одоо тэр дотоод сэтгэл мэдрэмж бол маш тийм романтик, маш тийм уран бүтээлч бүр ингээ халигж салхисан. За ингээд дотроосоо цаанаасаа л ингээ ундраад байгаа юм үйл явдлууд болно. За тэгээд илүү их юм хайрыг мэдэрсэн. За маш тийм эрчим энергийн түвшин өндөр ийм хайртай ийм үйл явдлууд бол өрнөнд хинэ. За тэгээд хэрвээ одоо таныг төрөмгийн хандуул нууц нэгдэхгүй, дотор буу багш одоо таны дотор байгаа тэр багш хэдий үед танд адис хүртээхээ хинээрч заалахгүй мэдж байгаа. За бэлэн болсон үед тань харин зүрхийн эрдэнэ танд өгөх болно гэсэн мессеж бол гарч ирсэн байна. За загсны ордныхондоо баярлалаа. За тэгээд жинлүүрээс эхлээ загсны ордны хүртэл бичлэг маань түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар хонь болон хоньноос одоо охины орд хүртэл үлцэн ордуудыг оруулах болно. Анхаарал тавьсан маш их баярлалаа.